Сайн байна уу Сирак подкастын сонсогчдоо. Өнөөдөр бид Канадын Альберта мужид 1959 онд тохиолдсон нэгэн аимшигт хэргийн талаар ярилцах болно. Энэ нь Кук гэр бүлийн хядлагын тухай өгүүлэх гэж байгаамаа. За энэ хэрэг нь зөвхөн тухайн цаг үеийн төдийгүй өнөөдрийг хүртэл олон хүний сэтгэл зүрхэнд сүйдрүүлдээ сонс ноцтой хэрэг болоод байна. За 1959 оны 6 дугаар сарын 28-нд Альберта мужийн жижигхэн хот Стетлерт орших нэгэн эгэл жирийн айлын гаражийн бохирын нүхнээс 7 хүний зогц олдсон байгаа. За тэдгээр зогснууд нь бүгд нэг гэр бүлийн аав, ээж, 5 бяцхан хүүхдийг танихын аргагүй болсон ингээ хөнөөцөн байдалтай. 7 хүний зогцыг ингээ цагдаа нар олсон ба. Тэднийг бохирын нүхэнд хийж дугуй кордоноор бол дараад нууцсан байсан. За хамгийн ахмад хохирогч нь бол 53 настай байсан бол хамгийн балчир хохирогч нь ердөө 3 настай жоо охин байсан ба. За ингээд насанд хүрэгчд нь буудуулж нарс борсон бол харин 5 хүүхдийг нь бол толгоор нь бууны амсар хүнд зүйлээр харагзаар зодож амьднасыг нь хохироосон байсан. Ингээд цагдаагийн мөрдөн шалгалтаар уг айлын том хүү болох Роберт Рэймонд Кук гэдэг 23 настай залуу энэ хэрэгт гол сэжигтнэр тодорсон ба. Роберт тэр үед шоронгоос саяхан суллагдаад гэртээ ирчихсэн байдалтай бол байсан. За Робертийн хүүхэд насны талаар цохос энэ хэргийн нэн тэргуунд бол дуурдах юм бол өөрийг нь төрүүлсэн ээж нь түүнийг 9 настай байхад нь нас барсан. Тэгэхээр одоо түрүү нөгөө аав ээж нь гэсэн шүү дээ зохиснуудын дунд бол тэгэхээр бол буудаж амийг нь хүнөөсөн эмэгтэй нь аавынх нь сүүл суусан. За ааваас нь 16 сар дүү хойд их нь бол байсан юм байна. За Робертийн нас 12 хүрэхэд түүний аав ангийнх нь багш байсан Daisy May Casperтэй гэрэлсэн. За тэгээд гэр бүлэрээ Хана хотоос яг энэ хэрэг явдал болсон Стетлер хот руу бол нүүсэн юм байна. Хэрэг гарахаас хэдэн сарын өмнө Роберт шоронгийн ял идэлж байх үедээ төмөр хоолоогоор толгоогоо цохиулсан гэж бол мэдгдсэн байгаа. За ингээд тухайн үед тэрээр орон байранд нэвтэрч хулгай хийх болон машин хулгайлах зэрэгээр ял эдэлж исэн бөгөөд энэ явдлын дараагаар түүнийг ууртай, огцон зан ааштай болсон гэж хорхын өөрийнх нь хувийн эрэхтэн тэмдэглэсэн байсан гэж хэлээ. За ингээд гол хэрэгтээ орох юм бол 1959 оны 6 дугаар сарын 28-нд цагдаа нар 53 настай Raymond Cook, түүний 37 настай эхнэр Daisy Cook болон 5 хүүхдийг нь 9 настай Gerald, 8 настай Patrick William, 7 настай Christopher Fred, 5 настай Katie, 3 настай Linda May нарыг амь насаа алдсан байдалтай оруулсан. За дугаарын одоо энэ бичлэгт орж буй зургууд нь бүгд сургуулийн yearbook гэж байдаг. За нэгэсэндээ монголоор бол нөгөө монтажнаас нь олцсон одоо яг 3 хүүхдийн зураг байгаад байгаа. За тэгээ хэрэгтний зураг байгаа. Тэгэхээр аав ээж болон хамгийн бага насны хүүхдүүдийнх нь бол зураг байхгүй. Ягаад тэгэхээр аав ээж нь босролгүй хүмүүс байсан. За бас хамгийн ялах аим хохирч нь бол 3 настай Линда байсан учраас сургуульд ороогүй байсан учраас ингээд зургууд нь тус тус бол болдож чадаагүй шүү. За ингээд хохирчуд бүгд унтлагын хувцастай байсан бөгөөд матрас дээрээс цус олсон хэрэг одоо шөнийн цагаар буюу унтжаахт нь үлдэгдсэн гэж явж. Энэхүү хядлага хэрэг гарахаас 3 хоногийн өмнө буюу 6 дугаар сарын 25-нд үлдэгдсэн болохыг бол шүүх шинжилгээгээр тогтоосон. Хэрэг гардаг өдрөөс 1 хоногийн өмнө Робертыг Стетлерт баримчилж хуурмаг аргаар эд зүйлс олж авсан хэрэгээр буруутгасан байна. Учир нь тэрээр гэр бүлийнхээ 1958 оны Chevrolet загварын станц вагон машиныг 1959 оны Impala загварын нээлттэй тэрэгтээ солиулсан байна. Тэгэхээр яг энэ би зургийг нь оруулж изээ. Энэ Chevrolet-ийн станц вагон гэдэг нь бол маш олон хүн суух зорилттой ийм машин байсан. Харин энэ Impala загварын гэдэг нь болохоор илүү спорт загвартай нээлттэй дээвэртэй ийм тэрэг байна. Одоо илүү залуучууд унахад тохиромжтой ийм тэрэг байсан гэсэн үг. За цагдаа нар шинэ машины тэжний хэсгээс төрсний гэрчилгээ, даатгалын бичиг баримт, за Raymond Cook-ийн гэлсний гэрчилгээ, хүүхдүүдийн сургалтын дүнгийн хуудсыг олсон ба. Мөн Роберт өөртөөгөө 4 ширхэг хүүхдийн унтлагын хувцас, шинэ ор хүнжлийн даавуу, ээжийнх нь зургууд бүхий гэрэл зургийн альбомыг авч явж исэн. Яг энэ ээж нь төрсөн ээжийнх нь гэсэн үг. Цагдаа нар түүний эцэг эх нь хаана байгааг асуухад тэр
одоо үргэлжид өөр өөр тайлбарыг бол хэлж исэн. За нэг удаагийнх нь тайлбар бол аав нь түүнд $4100 л үлдээгээд тэгээд намайг үлээгээд гэр бүлээрээ Британийн Колумб руу ингээд нүүчихсэн гэдэг мэдүүлгийг өгсөн байдаг. Гэвч Raymond Cook-ийн хамгийн сайн найз энэ талаар огт сонсоогүй. Би бол баг Raymond Cook болох тэр аавынх нь бүх одоо гэр бүлийн хийх гэж байгаа зүйлсүүдийг надад ингэж тусгаалan ярьдаг байсан учраас ийм төлөвлөгөө бол огт байгаагүй гэж гэрчилсэн байна. Ингээд машины эзний зөвшөөрлгүйгээр солилцоо хийж мөн бичиг баримтыг нь хууль бусаар үйлдсэн тул баримтлаад ингээд баримтлагын үеэр өгсөн энэ Raymond залуугийн мэдүүлгүүд хоорондоо ингээд уйлдахгүй утга авцалдаагүй байсан учраас гэрт очиж ингээд нэгжлэг хийсэн байна. Тэгэхээр би зөндөө олон подкастууд таад ингээд сонсохоор дандаа цагдаа нар дутуу ажилласны улмаас илрээгүй аюу удцсан тийм кейсүүд байдаг штэ. Энэ хэрэг дээр бол зөвхөн мэдүүлэг нь авцалдаагүй байсан учраас гэрийг нь очиж шалгасан. Эсвэргээрээ цагдаа нар маш сайн ажилласан юм шиг надад санагдаад байгаа. За ингээд эхний өдөр тэр тэдгээр цагдаа нар бол онц гойд бол юу ч илрүүлээгүй. Харин маргааш нь буюу 1959 оны 6 сарын 28-нд нэмэлт мөрдөгчөд ирж гэрт дахин шалгалт хийхэд за телевизрийн ойролцоох жижиг цусны толгой ханан дээрх цусыг ингээд хальт угаасан мөр за цус болсон орны даавуу зэргийг ингээд илрүүлснээр за ингээд нэмэлт ингээд цагдаа нартайгаа нийлээд байшинд нэг нэгэнгөө юм шалгалт хийгдсэн ба. Ингээ хэргийн эхлэлт бол яг яригдсан те шалгалтын үеэр бол гаражийн нөгөө бохрын нүхнээс бол яг гэр бүлийн 7 хүний зохицыг бол болсон гэд. За энээс хоошоогоо лиг хэрэглээ явдал басан. За тэгээд та хэд маань бичлэгийг үзэж байгаа бол яг зохицсныхын зураг нь хальт гараад өнгөрөө шүү. За гэхдээ ер нь бол нэлийн сэртгэл гэсэн зураг учраас айхтар харахыг бас хичээгээд хэрэггүй хаа. За цагдаа нар Робертыг гэр бүлийнхээ 7 хүнийг хөнөөсөө хэрэгт сэжилсэн ч гэсэн за шүүх хуралд бол зөвхөн эцгийн хөнөөсөө хэрэгээр ялагдагчаар татсан баг. 1959 оны 7 дугаар сарын 11-ний шөнө дөнгөж өнгөрмөгц Роберт Панакад байрлах сэтгцийн эмнэлгээс түүнийг гэр бүлийнхээ оршуулгад оролцоход зөвшөөрөггүйгээд тэгээ сэтгцийн үнэлгээ хийлгэж авах хугацаанд бол ингээд цухтаад алга болсон. Робертийн оргох явдал нь Альберто Можийн түүхэнд хамгийн том эрлийн ажиллагааг өдөөсөн бөгөөд эрх баригчид 100 гаруй хааны морин цагдаа буюу RCMP за эрэлж ноход орон нутгийн цэргийн ангийн 50 цэрэг мөн онгоц хүртэл ашиглан түүнийг ажиж олж авсан. Ингээд хэд хоногийн дараа түүнийг Альберто Можийн Башаа хотын ойролцоо байрлах нэгэн хаан фермээс хаан дунд уурч яхад нь бол баримжилсан байна. За Роберт Кук цааслагдах хүртлээр өөрийгөө гин буруугүй хэмээн мэдүүлсээр бол байсан. Тэрээр Форт Саскачеваны мужийн шоронд цаазын яллаа хүлээж байх хугацаанд Канада улсын дотоод хэргийн сайд болон ерөнхий сайд Джон Диффенберкер андан өвшөөл хүссэн. За ингээд загтлынхаа хамт ингээд шүлэг бас бичиж илгээсэн байна. За энэ нь түүний сүүлчийн найдвар өөрийгөө гимгүү гэдгийг дахин илэрхийлсэн орлого гэж бол дэлхийн нийтээрээ үздэг. За шүлгийн агуулгыг нь одоо зөвхөн уншиж өгье. Ер нь бол урч хүлэг. Харин та хэд нөгөө нотлох баримтаар оруулаад байгаа энэ зургийг одоо видеон дээр оргиор нь оруулаад тэгээ хажуу талд нь яг тэр шүлгээ орчуулсан байдалтайгаар оруулъя. Та хэд яг уншихыг хүсэх юм бол бас яг цогсоож ингээ пауз хийж агаад уншаарай. За ингээд шүлгийн гол утга нь бол Роберт өөрийгөө гин буруугүй бөгөөд шүүхийн шийдвэр зөвхөн таамаг дээр үндэслсэн гэж шүүмжилж исэн. Тэрээр жихэн алуурчин оргон зайлсан. Тэгээ тийм байхад чинь өөрийг ингээд цаасгах чинь бол ингээд маш шудраг бус зүйл байна. Шүүх хэрэгтэй нотлох баримтыг үл хайхраад зөвхөн ингээд өмгөөлөгчийнх нь гэр бүлд ингээд занл хийсэн ч тухай ингээд одоо ингээд дурдаад хахад чинь зөвхөн ингээд таамаг дээр яваад ийн шүү дээ. За тэрээр оршуулгад оролцохыг хүсэн ч гэсэндээ зөвшөөрөг учраас би оргосон юм аа. Би оршуулгатаа оролцох байсан бол би оргох ямар ч шаардлагагүй байсан. За ингээд энэ бол өөрийн хувь тавилангаа өөрөө таамагласан гэдэг бас утга бүхий зүйлсийг бол бичсэн байсан. Тэгээ шүлгийн төгсгөлд нийгэм минь анхаараач ээ. Гэмгүү хүнийг дүүжилж байгаа нь өөрөө ч гэсэн нэг төрлийн аллага юм аа. За тэгээд үүнийгээ бас ингээд тунхаглаж байгаа талаараа ингээд бичсэн байна. За ингээд Роберт гэр бүлийнхээ бүх гишүүнийг Стетлер дэх гэртээ хүнээсэн боловч зөвхөн эцгээ хүнээсэн хэргийн улмаас шүүх хуралд оролцсон гэдгийг дээрд бол дурдсан. За ингээд төрийн байгууллагууд өвшөөлт үзүүлэхээс татгалцсан. За дээрх захидлыг одоо ингээд төрийн нэлээд дээд албан тушаалтнуудад өгчихсөн байгаа. Тэгтээ төрийн байгууллагууд бол өвшөөл үзүүлэхээс татгалцсан байна. За ингээд татгалцсны дараа Робертыг хэрэг болсноос жил хагасны дараа буюу 1960 оны 11 дугаар сарын 15-ны
шөнө дүнж өнгөрмөгц Форт Saskatchewan-ы мужийн шоронд дүүжлэн цаазалжээ. За түүнийг 00:19 цагт нас барсныг бол аль биесээр зарласан байгаа. За цаазлагдахаас өмнөх шөнө тэрээр Lutheran шашнаар баптизм хүртсэн байна. Энэ хэрэг хэд хэдэн ном, хоёр жүжигийн сэдэв бол басан байдаг ба тэрээр Альберта мужид цаазлсан сүүлчийн хөл бас болсон. Үүнээс хойш Канадын Альберта мужид цаазын ялыг хуулиар хориглосон юм бэлээ. За түүнд яг ял уншихад гэр бүлийн 7 хүний алан хядлага гэж биш зөвхөн аавыгаа алсан гэж шүүхийн тогтоол гарснаа нь бас олон хүмүүсийг бол маш гайхшруулж исэн. За тэгээд хэргийн баримтуудыг олохыг маш хичээдэг байсан тухайга бас олон нийтээс сошиал дээр зөндөө биччихсэн байсан. За гэхдээ энэ хэрэг бол өнөөдрийг хүртэл эргэлзээтэй бол хэвээрээ байгаа. Робертыг хил сэргээр явсан гэдгийг энэ хэрэг өнөөдрийг хүртэл олон нийтэд бол эргэлзээтэй байдаг юм байна. Зарим хүмүүс бол угаасаа ганц амьд үлдсэн наад чинь л алсан байж таараа. Дээрээс нь яг төлөвлөж явсан байна гэж явж байгаа бол зарим нь бол яг хил сэргээр явчихсан байж тээ хөөхий залган хүү гэдэг тийм хоёр талын үнцэг явж байгаа. За Робертыг өмгөөлсөн залуу хуульч одоо Дэвид Маккносон хожим шүүгч болж тэтгэвртэй гарсан. Хойноо ч гэсэндээ хэрвээ би тухайн үед шүүгч байсан бол түүнийг гин буруутай гэж бол хэлж чадахгүй байх байсан гэж нэг ярьсан дээр хэлсэн байл. За түүний хэлж буугаар Робертийн дээр нэг ширхэгч цусны мөр бол байгаагүй. Гар дээр нь шалбархаач байгаагүй. Гэмт хэрэгт ашигласан гэж сэжиглэгдсэн хоёр амтай буу бол Робертийн биш байсан. За бууны гол нь хүүхдүүдийг зодож нугаларсан байсан. Хүүхдүүдийг зодож бууны гол нугалтлаа тэр хүн бол тийм тэнхээтэй хүн гэж үзэхгүй байна гэсэн юм билий. Мөн хэргийн газраас Росс гэсэн нэртэй цустай цагаан цамц олцсон ч хэн өмсдөг байсан нь тодорхойгүй болсон. Яг тухайн цаг үед бол айгуу тийм классик хувцалдаг байсан шүү дээ. Тэгээд тэр хувцснууд дээр айгуух нэрээ бичих тохиолдол их байдаг гэсэн гинэ. Яагаад тэгэхээр нэг гэр бол маш олон хүүхдүүд байдаг байсан учраас хоорондоо хувцас салахгүй гэж өмчилж байгаа нэг тийм хэлбэр юм байна. За тэгсэн чинь яг тэр одоо соёлороо Росс гэдэг нэртэй тийм цагаан цамцыг олсон ч гэсэндээ тэр гэр бүл Росс гэдэг бол ямар ч хүн байгаагүй. За ингээд Канада улсад бол ДНХ шинжилгээ эрүүгийн хэрэгт анх 1990-ад оны ихээр ашиглагдаж эхэлсэн юм байна. 1990 онд бол хааны морин цагдаа өөрийн лабораторийг байгуулад 2000 он гэхэд үндэсний ДНХ мэдээллийн сан үүсээд тэгээ аль биесээр ашиглалтанд орсон. Тэгэхээр яг энэ 1959 онд болсон Роберт Куки энэ хэргийн үед бол ДНХ шинжилгээ огт хэрэглэгдээгүй байсан бөгөөд за тухайн хэргийг зөвхөн гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, за байгаа байдал гэсэн үг шүү дээ. За тэр байдалд одоо үндслэн шийдвэр гаргасан гэсэн үг. За хэрвээ энэ хэрэг өнөөдөр болсон бол ДНХ шинжилгээний тусламжтайгаар яг батны нотлох баримт дээр тулгуурлаж үнэн мэннийг одоо илрүүлэх боломжтой байсан юм болов уу гэж би бол бодож байна. За ингээд хамгийн хачирхалтай нь бас ингээд Роберт уг хэрэг гарах үед бол өөр газарт байсан. Тэгэхээр яг ингээд шүүх шинжилгээгээр болохоор яг Робертыг баригдчих үед нь яг тэр хугацаанд бол Робертыг баривчилсан. Тэгээд мэдүүлэг энэ төр авч ирсэн учраас энийг бас айгүй эргэлзээтэй гэж нөгөө Робертыг хил сэргээр явсан гэж үздэг хүмүүс үздэг юм билий. За харин яг энэ хүн бол алуурчин мөнгө гэж үзээд байгаа хүмүүсийн одоо үзэл баримтлал нь юун дээр илүү баттай болоод байгаа вэ гэхээр прокурор Джон Уэлс Андерсон Робертыг өөрийнх нь уулзч байсан шүүгдэгчдээс бол хамгийн хурдан сэтгэдэг хүн байсан гэж тодорхойлсон юм билээ. За тэгээд бас сүүлд бүр ингээ 2019 онд Стетлер хотод болсон нээлттэй түүхэн нэвтрүүлэг болсон. За тэр уулзалтын үеэр өгсөн ярилцлаганд бол тэр үнэхээр хашир залжин хүн байсан. Оюуны хурд ухаалаг байдал нь надад хид хідэн удаа айцд бол төрүүлсэн. Бид түүнээс байцаалт авч байхдаа тэр биднийг өөрийг нь байцааж байгааг мэдсээрэж харин өөрөө биднийг сөргүүлж ингэж байцааж эхэлдэг байсан. Ингэснээр бидний асуусан асуултын хариултыг бодох хугацааг одоо ингэж олж авдаг байсан гэж хэлж илээ. За тэр үед би анчин нохоо биш байсан, харин туулаанд байсан юм шиг ингэж мэдрэгддэг байсан. Бид туслахынхаа хамт Робертод тавих асуултуудаа бичээд малгаандаа хийж шүүх танхим руу орно. За тэгээ шүүх танхим дээр нэг асуулт хариултын үед явагдаж байх үед нь бол тэр нөгөө малгаанаасаа санамсаргүй байдлаар суулгаж одоо гарах хэрэгтэй болно. Ингэснээр асуултын дарааллыг санаанд нь одоо таамаглуулахгүйгээр бодож процесслуулахгүйгээр урьдчилан бэлтгэхээс нь сэргийлж исэн гэдэг ийм ярьцлагаас өгсөн байлээ. Тэгэхээр яг энэ үзэл баримтлал дээр энэ хүн бол маш хурдан сэтгэдэг байсан учраас бүх хэргийн нотлох баримтуудаа нууж чадсан баха гэж үздэг юм байна.
За Фишерийн хэлснээр Роберт хэрэг гарахаас хэд хоногийн дараа аавынхаа машиныг шинэ машинтай солиод аавынхаа нэрээр бичиг баримт бүрдүүлж дагуулж байсан зүйлс дотор гэр бүлийн бүх баримт хүүхдүүдийн унтлагын хувцас шинэ ор хүнжлийн давуу ээжийнх нь ингээд зургууд байсан. Энэ бүхэн юуг илэрхийлж ийн вэ гэж одоо Фишер асуудаг. Түүний таамаглал ёсоор бол Роберт гэртээ ирээд аав нь Британийн Колумб руу нүүх тухай амлалтаа биелүүлэхээс татгалцсан учраас маш ихээр бухимдаж буцаж ирээд бүх гэр бүлийг одоо ингээд хүнөөсөн байх болцшгүй гэж үздэг юм лээ. За харин түүний өмгөөлөгч Макнатон үнийг үгүйсгэж нотлох баримт хангалтгүй байсан тухай үед бол бүх зүйл зөвхөн таамаглал дээр тулгуурлаж явж исэн. Тэрээр хүн эргэлзэж байвал буруугүй гэж үзэх ёстой байтал бүх хүн түүнийг алгын ганц гэмт хэрэгтэй гэж үзэж исэн гэж одоо өмгөөлөгч нь бол хэлсэн ба. За Роберт шоронд байхдаа сүүлчийн шүлгээ бичсэн бөгөөд түүнийг цаазлагсны дараа шүүгчд өгсөн. Тэр шүлгийн одоо төгсөлд бол ийм дөрөв мөрт байсан. Тэр шүлгийн төгсөлд бол нэлээд сүүл толгой холбосон байдалтайгаар ийм дөрөв мөртөөс ахгүй тайдад уншиж үгүй. So I ask you, is it strange that I'm sentenced to the news while my family's killer is on a loose? So you people of the world take note, it's murder when the innocent die at the end of the rope гэдгийг дүрэн байгаа. За энийг нь шууд орчуулж өгөх юм бол тэгэхээр би та нараас асууя. Намайг дүүжлэн цаазлах нь хачирхалтай биш гэж үү? Гэтэл миний гэр бүлийг хүнөөсөн жинхэнэ налуурчин эрх чөлөөтэй гадуур яваа. Тиймээс дэлхийн хүмүүн та бүхэн анхаарахтун гимгүүн хүнийг олсон дүүлгөөд амийг нь хохирох нь өөрөө нэг төрлийн аллах мөн гэдэг нөгөө өмнөх сайд руу явуулсан шүлгийнхаа бас нөгөө төгсгөлийг энэ шүүгчд өгсөн төгсгөл дээрээ бас яг биччихсэн байсан. Өнөөдөр чи энэ хэрэг Канадын ард түмний сэтгэлээс арилаг байгаа. За хэрэгтнээ үнэхээр одоо буруутай байсан уу эсвэл Роберт Кук одоо хийс хэрэг дуунсан уу гэдэг дээр маш олон одоо сошиал дээр талцсан зүйлсүүд байдаг. За тэгэхээр таад маань ч гэсэн өөртөө одоо төрсөн сэтгэлээ доор комент хэсэгт хуваалцаарай. За ингээд энэ хүртэл энэ хэргийн талаар бэлтгэсэн бүх мэдээллийг тайдтай танилцуулж дууслаа. Ингээд таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Мөн дараагийн хэрэг хүртлээр баяртай. Баярлалаа.